Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад та бүхэндээ Чулууны алгаа зохиолчийн 1985 онд хэвлэгдсэн нарийн сайхан гэхээр үүлгийн төврөөс шинэ хүн зохиолыг хүргэж байна. Бид хоёрын яриаг хөндлөнгийн хүн сонсвол эвгүйцэн гайхаж. Мөн чи хэвдэрсэн хүү вэ? Хайран хүний үрдээ. Энэ лав засархаасаа өнгөрчээ гэх байсан байх. Ерөн сүүлийн 3 жил иймэрхүү л яриа болдог болохоор би эцгийнхээ эргэлт оруулахад баярлахаасаа төвөгшөөдөг байв. Харин өнөөдөр муу эцгийн үзээд жаахан өрөвдөв. Гэвчийн байдлаа аль болох нуухай гिचэв. Санчигны үсэнд буурал сууж, нүдэнд нь бодлогоширсан, гимшсэн харц илэрч, доод зовхон нойр алдсан хүний нүд шиг шалхайж хэд хэдэн үрчлээ тогтсон байв. Миний муу ихийг сэрүүн тунгалаг байхад гэлэлдсэн залуу хархуу. Нүдэнд нь инээмсэглэл тодорч, хацар нь гэрэлтэн туяарч байдагсан. Энэ хүн тэр үеийг бодвол өнгөрчтэй хөөрхөө. Амьдралын хатуу ширүүн сорилт эхийн нь хайр халамж дутах, цагийн урсгал бүгд нийлээд энэ хүн цагаасаа өмнө овор суужээ. Их эцэг хоёр минь намайг амандаан өмгөх нь холгүй алган дээрээ бөмбөрүүлж өсгсөн шүү дээ. Гэтэл би эцэгтэйгээ ингэж харьцдаг болчихсон. Шоронд байж байх. Манай гэр бүлийн амьдрал юунаас болж ийм байдалд хүрөв гэж би 100 дахин өөрөөсөө асуудаг. Өвчний ирэхээр зуурдаар талисан муу ихэд минь л буруу байхгүй. Тэгээд хинээс юунаас гэж бодох тутам би эцгээ үзэн ядна. Аав минь нэгэнт надтай уулзсныхаа хідэн үг солихсанаатай энэ тэрийг асууж шалгаана. Ажил чинь хүнд байна уу? Гэхдээ үгүй. Хүндгээд хаачихвд. Нөгөө нэг хуягтайгаан ивлэрч учраан ололцож чадсан уу? Үгүй. Олон жил шоронгийн хуйг хийж жадтай буу тулгаж хүнтэй малаас дор харьцах болтлон эвдэрсэн тэр бит хоёр битгий хэл төрсөн эцэг хүү хоёр учир зүгэн олж ярилцаж чадахгүй л байна шүү дээ. Ажлын хоногч тэр сайн ажиллаж байгаа юм чин улсын баяраар өршөөгдөн суллагдаж магадгүй. Аав нь аятайхан ажил одооноос бодно доо. Би энд ирээд ажил их сурлаа. Хаашдсан улам эвдэрснээс засарсан юм ердөө шалга. Уг нь засан хүмүүжүүлэх нэртэй газар да. Хүнийг засаж хүмүүжүүлж гийгүүлэхээсээ залхааж эвдэх нь их болчихсон хүн мерсер байна. Зарим нь ч баярламар сайхан хүн байх юм л да. Тэгж ярьж болохгүй шүү дээ. Тийм ээ. Гэхдээ хууль зүйчдийн ярьдаг гарцаагүй баримтууд гэдгээр нь нотолж чадах юм чинь. За энэ яах вэ миний хүү? Амаа хавчиж дуулууртай л байж байгаад л гарчих нь чухал. За миний эндээс гарах чи яамаа? Гарлаа гэд очих газар байгаа вштэй ямар. Үгүй. Тэгэж нас цаг хоёроо алдаж болохгүй. Чиний төрсөн гэр орон чин чамайг хүлээж байна. Чиний өрөөг яг л хуучин байдлаар нь засчихсан гэж хэлээд намайг царайчлангуй харав. Хуучин байдал гэхдээ зэрэг эхийн минь байхад байсан дурсамжууд, сэтгэлийн минь маачих шиг надад уяр хаяс төрж санаа алдав. Эцэгч бас л гүн санаа алдаж, уучлалт гуйх шиг эвгүй байдалд оров. Би нэлээд бодол хийснэ. Эцэг минь, та намайг өршөөгөөрэй. Бидний энэ хүнд байдал юунаас үүдв? Гаднаас ирэхгүй дотроосоо л ирнэ гэж би боддог. Та ч наранд жаргалтай аж төрж яваа болохоор аль хэдийн ямартай буйзаа. Би эхнээс наваад танд сануулъя л да. Би 8 дугаар ангиад төгсөөд 9 дугаар ангид орох хүртлээр онц сайн сурлах сахилга баттай хүүхэд байсан. Тийм үү? Тийм ээ. Гээд аавын нүдэнд харамсал тодров. Би тэр чигээрэн сураад байсан бол өдийд дээд сургуулийн оюутан болчихсон алхаж яваа. Тийм биз дээ. Миний анхны эвдрэх шалтгаан болсон тэр нэг өдрийг та санаж байгаа бах. Батаа ихч манай гэрийн ноён болчихсон үе. Нагац ажаагийн хилдгээр эхийн минь эмэг бөгж дээл хувцсыг цөмийг нь авчихсан, өмсөж зүүж байсан. За тэр яах вэ? Эмэгтэй хүн зүүж идэх ёстой. Гэтэл намайг пормныхоо цамцыг угаачгаад эндүүдэж байтал өглөө болгон эндүүдэж тог барав гэд ханцуунд богиндсан элэгдсэн юм уу бормын минь урчих шахан булааж аваад үүд рүү чулуутсан. Би олон удаа таны сэтгэлийг бодоод өнгөрөөж байснаа тэсэж чадалгүй чиний юм биш. Тог их гарсан ч миний аав төлнө. Чи хаанаас ирсэн хин гихч вэ гэж хэлээ тавьчихсан. Тэгтэл Батаа ихч уурандаа намайг түлхэж гарч зайл тонилчи дахиад миний нүдэнд битгий үзэгд гэж үүд рүү түлхсэн. Тэгтэн би явахгүй. Чи өөрөө манахаас яв гэж гэдрэг түлхтэл Батаа ихч таныг дуудаж намайг алах нь гээд л орилсон.
Та тэндээс нойрмогдөө гүйж ирээд намайг хайр гамгүй болбож зодсон биз дээ. Хичи минь өвчтэй байхад Батаа эгч найз минь л гээд гүүгээд байдаг байсан. Тэгээд муу эхий минь нас барсан өдрөөс эхлээд л манайхаас явалгүй. Үйлчлэх нэртэй байсан. Тэгээд сарч бололгүй юмаа аваад ирсэн штт. Тэр ёсороо бол эхий минь ч амьд байхад та нар элэг хөржил байсан. Намайг талахмаас л их хэдлээ гэж үргэлж загнадаг байсан. Би дотроо Батаа эгчийг үзэн ядаж байсан. Гэтэл тэр өдөр хөөгдөд байтал та ярьж намайг зодоод би Батаа эгчээр барахгүй таныг ч үзэн ядах болсон. Би сүүлдээ хичээл намаа бодгоо байгаад Батаа эгчийг хорлож хохирох, өшөө авах тухай л боддог болсон. Тэгээд энэ зөрчил хурцсаар би нэг л өдөр гэрээсээ орхсон. Тэгээд та нарыг цоожоо солих болтол чин гэрээсээ хулгай хийж талхны мөнгнөөсөө өгч байсан. Ингэж л бүх юм эхэлсэн. Тэгтээ би хүний халаас ухаагүй. Айлаас юм аваагүй учраас одоо сэтгэлд арай дарамт багтай байдаг юм. За яах вэ? Яр. Батаа эгч тийм буруутай байж. Би чамд буруугүй. Эцэг нь хүүдэн гар хүрлгүй яах вэ? Тийм ээ. Би тэр үед буруугүй мөртөө буруутан болж зодуулсандаа их гомдож өвшөргсөн. Хэрв одоо ийм буруутан болчихсон хойно бол зодох байтугай алсан ч гомдохгүй л дээ. Дээр нь ихийг минь би муутай байхад та хайхарахгүй гомдож байсныг би мэднэ. Үүн дээр би ихийнхээ өмнөөс тооцоот. Хоёрт гэвэл та Батаа эгч бид хоёрын маргааныг хинийх нь буруу, хинийх нь зөв гэдгийг ялгаж үзэхгүй намайг буруутан гэж зэмлэж, гаргуунд нь хаяад Батаа эгчийг өмөрдөг байсан. Таны анхны ариун хайр дурлалт хүн Батаа эгч биш мөртөө таны ухаан тэгтлэн их сохорсон байлаа штт. Шалаг завхаа эм хүний ич шидвэз. Та намайг ийм үг хэлсэнд уучлаарай. Ёс суртахууны хувьд бол би эцэгтэйгээ ийм үг хэлэлцэх ёсгүй. Та намайг ийм үг хэлэх болтол нь эвдэж, өөрөө ийм ботлоо надад үн хүндээ алдсан. Та ийм яриаг төрсөн хүүтэйг юм биш. Эвдэрсэн хоригдолтой хийсэн л гэж бодоорой. Тэгвэл танд арай хөнгөн байх. Тэгэхээр одоо ч миний та хоёртой хийх тооцоо гүйцээгүй. Эндээс би гарах гэж яарахгүй. Та ч гаргах гэж яарвал алдаа болно. Би хүүхдийн колонд байж байгаад гарч ирээд таны юмыг хулгайлж бүснүүлээд энэ шоронд ирээ биз дээ. Дахиж тийм төг удаад яах вэ? Би энэ яриаг танд ярьсан биш. Сэтгэл жаахан онгоох шиг боллоо. Гэхдээ бүх юм цаадан арилахгүй шүү гэж хэлээд би тамхи татав. Аав минь бороонд нэвтрэлэн цохиулсан юм шиг шалбуур амтан дов дуугүй бодлогошрон сууснаа. Миний хүү зөвлө ярьж байна. Чи муу тархин эргэсэн эсгэн хүчилж өршөөж үцээрээ гээд дорой дуугаар уйлгнэн хэлв. Би энэн дээр эцгэн өрөвдөн нүд талтарч ингэчиж явах гэж хэмээн сэтгэл дотроо харуулсав. Гэвч хадуурхсан дүр үзүүлж та харин намайг уучлаа. Танд ямар ч буруу байхгүй шүү дээ. Одоо та муу үг сонсохын нэмэр битгий надаар ир гэж хүчээр хэлв. Байгаль их эцэггүй хоёрын энэ харамсалтай эвгүй ярианд гашуудан яаран дарчихыг гисэн шиг бид хоёрын толгой мөрхөл дээр навчин туслаа шидэлсээр байв. Тэгтэл бид хоёрын толгой дээгүүр хэсэг шууд зэллэн ганганалтаж умрыг зарин одов. Тэднийг хараад миний дотор давчтан цухалтж хөөрхий. Над эдийн шиг далавч байдагч болоос. Тэгвэл өмнө зүгийн халуун орон гихч рүү нисэн сураггүй алах болгосон гэж бодоод нүдэнд нөлмс хоров. Аав нэг л юм ярих гээд хулганаад байгаа бололтой. Хачин байснаа намайг харж инээ хайдан Батаа манайхаас бүр явсан шүү дээ. Бид бүр л салсан гэв. Тоогүй юм болж тээ. Гэд би тас хөхөрснөө. Танд Батаа эгч надаас илүү хэрэгтэй хүн байсанс. Та бас л алдаж тээ. Би үргэлж таны хоолыг хийгээд хувцсаж нугаагаад байж байхгүй шүү дээ. Гэд асуух мэт том харав. Тэгжиж ярихгүй шүү. Нарийн юм сэтгэж чадахгүй амин ч юм уу хог мулгуу амтантай нөхцөөд ганц хүүгийнхэн амьдрал хар толбос уулгачаад түүнтэй сууж байгаад нэг хэсэг гутарсан. Түүнээс болоод сүүлдээ тэр хүнтэй эвгүйж харцдаг болсон баг. Тэгээд л яваад өгсөн. Би ч олон 5 юм ярилгүй араас нь юм ин хүргээд өгчихсөн.
Би эндээс гарсан ч танаад очихгүй шүү дээ. Тэгэхээр уучлалт гуйж буцаад авчирсан дээр билгүүд. Олон хүний гомдоож хохироогоод яах вэ? Уг нь Бата агш таныг гуйж суусан биш байлгүй. Тэр хүний дутагдлыг баг дээр нь засаж чадаагүй. Таны л буруу. Тэгээд ч та бид хоёр эцэг хүү нэртэй болохоос биш жинхэнэ хайрлах, хүндлэх сэтгэл санаа холбоогүй болчихсон хол шүү дээ. Гэт би тэртээ уулын орой ширтв. За хүү минь дээ. Тэгж ярил хоёр дахь том алдаа болно. Би чамгүй, чи надгүй амьдрах учир байхгүй. Миний хүү буруу бодож байна гэв. Уг нь тийм л дээ. Бидний сэтгэлд ан цав гарах болсон харамсалтай. Үүнийг бүх хэрэг дууссан хойно л мэдлэлцдэг нь таагүй дээ. Энэ их газар гандан шарлаж цэцэг навч бүх юман нэгэнт сэгсрэв. Гэвч хойтон хавар дахин шинээр цэцэг навч гоо сайхан бүхнээ харамгүй дэлгэж хорвоо байглаа чимэглэнэ. Гагц хүү та бид хоёрын сэтгэлийн сайхан цэцэг хизээч дахиж ургахгүйгээр ганцсан. Гэвч гиснэн үгэн таслан за аав минь цагч дуусах нь байна орой боллоо та явдаа. Дулаан сайхан хувцастай аж боллоо. Их баярлалаа. Хожим хойно ажил хийж амзуул таны энэнийг үнийг болон бусад хохирсон зүйлсийн үнэтэй төлөөд өгч болох байлгүй дээ. Хэрэг биш залуунаас байна. Манай дарга нар надад овоо байдаг юм. Гартаад үйтэй ажилд махрун сайн мужаан болноо гэлцдэг юм. Чи энд ирэхээрээ л хонь гэртэн харахаараа чонд болчихдаг хачин хүүхэд юм аа гэж гайхдаг. Гайхах юу байх вэ? Амьдралын зам намайг тэгж шийтгсэн юм чинь. Гэт би яриа дуусав гэсэн шиг босов. Баяртай аав минь. Сайн хараарай. Одоо битгий над руу ирээрэй. Та бид хоёрын хинт мал сэтгэлийн шалгаа болохын нэмэр шүү дээ. Би алдсан ч гэсэн эр хүн учир болох л байлгүй гэж хэлв. Аав минь их л уруу царайтай амтан газрын уруу бууж явахыг хараад өөрийн ирэхгүй нулимсан гартал өрөвдөж байв. Би муу эцэгтэй хатуу үг хэлсэндээ нэг талаар өөрийгөө зэмлэж байв. Нөгөө талаар ингэхгүй л бол юм бодож юмны учир тунгаахгүй төрсөн хүнийг чинь яа гэх үдэ гэж өөрийгөө цагаатгав. Аавыган өрөвдөх тутам би ажилдаа шамдан мэрэж байв. Бид хоёрын эвгүйхэн уулзалтаас хойш нэг сарын дараа манайхан эргэлт ирэхээр сүйд болж уг эзнээс нь илүү баярлдаг юм чинь. Нэг нөхөр маань уйхэрдэн гүйж ирээд айлвэ бушуул цаан чин хотоодны баяр ирчгээд байна гэж сандрагав. Саяхан л эцэг ирээд явсан болохоор би дахин эргэлт ирнэ гэхэд итгэж өгөхгүй. Нилээд төгдөс хийж байв. Тэгтэл галт гэдэг хуйг ирээд бушуул гэв. Хүрээд иртэл аав минь манай цаад сангийн аж ахуй ороод буцахтаа үүгээр дайрч авнаа гин. Хөөр хэмнэ. Надад жаал боовч ихээр ганц шилэрэх цаадуулдаа амсуул гэж өгөв. Харин энэ би ч арх амсах биш тамхи. Харин энд ирээд л татдаг болчихсон юм чинь. Би гавганцаараа жаахан зотруу байна. Нэг хүнтэй танилцж байгаа. Сэтгэл сайхантай сайн хүн бололтой. Чам дээр нэг дагуулж ирнэ. Удахгүй. Өөрөө ч чам дээр ирж танилцсанаа л гэдэг юм. Ганц жижигхэн охинтой гэж аав хэлв. Би тэр нэлх охины тухай элдвийг төсөөлөн бодоод аавтай муу сайн үг сольж чадсангүй. Дотроо нэг хааныг авч хаяад ус орон дээрддэггүй. Нэг мүлжигчийг нөгөөгөр сольдог гэсэн. Тэнэг шунхай авгаагаан бас нэг тэнгээр солих болж тэ гэж бодсноо гаргаж хэлсэнгүй төвчөв. Харин ч бодлоосон эсрэг. Болж дээ. Танд лээлтэй сайн хүн байвал бусд нь яах вэ гэж хэлв. Аав тэр чам дээр ирнэ гэж байна. Би эвдэрсэн хүн болохоор тэр шинэ хүнд муу юм бодуулчих байлгүй те. Надтай битгий уулзуулаарай хөрхийг. Мэдээж би тэр хүнийг танихгүй болохоор ам эвлэж өгөхгүй биз гэж хэлв. Аав минь тэр тийм муу хүн биш гэж батлах аялгаар хэлв. Тийхүү ийг маг гэлцэж байтал уулзах цаг дуусаж аав яв. Иш зайлуул. Манай аав шиг 40 гарсан хар юмтай суух гэж байх. Ямар л олигтой юм байв гэж те. Нэг бол нөхөр нүхэд дахин хүнтэй суух юм өрөөс болсон амтан. Нэг бол хинтэй ч таардаггүй аазсах шиг амтан. Хэд хідээ салаад манай аавтай таарсан бах. Хинтэй ч суугаагүй бүр залуу хүн бол хөгшин хар юмд сэтгэлтэй болчихвол гэж эдийн шуналтай амтан байж таарна да. Би ч нэг аюултай шулам шиг хүүтэй хүндээ. Тэр золиг төрөөчийн бататай таарахгүй бүр махыг минь идсэн. Золигч нь сүүлдээ батагийн эмэг бөгж
Ховтос хунрыг нь хуулгаалаад хүнд заримын зүгээр үнэгүй өгөөд талын хэдхэн мөнгөөр үгүй хийсэн байв. Бүр сүулдэ хитрээд миний хувцсыг ч авч зарсан. Ингэж золигтоод одоо шоронд сууж өхмүүжж байна. Нэг гараад ирлээ. Овоо засрах байх гэсэн чинь үгүй шүү. Хэдин юмнуудтай нийлээд Батааг шөнийн ээлжнээс буугаад явж байтал нь цүнхийн булаагаад авчихсан байсан юм. Гэж яг л үннээр нь яриаггүй нуучихсан биз. Тэгээд үнэн юмаа ярьчихсан бол тэр хөөрхийн амтан надаас айгаад зүгтах байсан да. Нэг бол дуулсан ч суун яадгийм гэж зүтгээ биз. Хэрв Батаагийн өрөөсөн гутал бол дүү хүүч гарч байгаад хөөрхөн дөнгөж тавина да. Тэгэхээр чи ухаан суухгүй хаачих вэ гэж бодов. 3 сарын дараа аав минь намхавтар нуруутай махлаг цагаан хүүхэнтэй цуг ирлээ. Батаа ихчийг бодвол галбар муухантай ч царай гайгүйхан хүүхэн байв. Би уулзахгүй байв гэснээр болов. Намайг хүн гэж үзээд уулзъя гэж байхад нь би түүнийг цаашаа гэж азах шиг зан гаргаад яах вэ гэж бодлоо. Модон цогдоод өрөөсөн хөлөө жаахан доглон болсноо нууж чадсангүй. Манай галын нэг бодлоо зөлгөөс болсон юм. Аав намайг татаж өнсөв. Ирсэн шинэ хүүхэн нь яах учраа олохгүй тэнэгэлзэж байснаа элэгсгээр гар барив. Түрүүчийн эргэлтүүдийг бодвол чансан мах бууз, халуун цай, хям бов, чихэр ганц лох юм. Мод бэлтгэж буй манай хэдийг бүгдийн садгаар юм авчирсан байв. Бас шинэ дотуур хувцас авчирчээ. Юмнаа сайн ийд хүү минь. Би чамайг үзээгүй боловч өөрийн хүүшгэл үзээд чин сэтгэлээсээ ирлээ шүү. Гээд шинэ хүүхэн инээмсэглэв. Би түүний сэтгэлийг бодон хэд хэдэн буузан хөө. Би энд хоолоор овоо гайгүй л дээ гэж хэлээд хүүхнийг хулгай нүдээр ажиглавал ер нь миний үгэнд юм сансан царайгүй. Одоо бидэнд чийл дутаж байна. Чамайг нэг гараад хүрээд ирвэл эцгийн чинь санаа жаахан амрах байх. Гэхдээ нь аав түүнийг муухай харав. Шинэ хүүхэн аавыг юмд түр явуулаад надтай хуйуулахнаа үлдэх гээд байгаа бололтой. Чи ахлагтай нуулзаад энийг өгөөд ир гэв. Аав миний эвдэрсэн арин шиг мэдгтул хэлэхгүй үг хэлээд хүний сэтгэлд юм хийчихнэ гээд явахгүй арга сам хэлээд байгаад байв. Тэрээр бүр сүлд нь би яваад ирэх үү? Та хоёрч бас амжилж ярих юм байлгүй л яах вэ гэв. Аав ч альчгүй тэнэгэлдсэн яах вэ гэсэн шиг над руу асуух байдалтай харав. Түүнтэй таал уулзхан дээр бизтэй гэж би аав руу харав. Аав арай ч дурамжхан яв. Түүний дурамжхан явсныг ч хүүхэн мэдээд над руу нүд ирмээд энэ хооронд хідэн үг солиод авъя гэсэн шиг. За минийх үү. Ерөөл тавлин гэдэг хүний санаагаар болдоггүй юм. Ямар ч л гэсэн одоогийн байдлаар чи бидний дунд холбоо тогтох тавлин байсан юм байж. Эгчийнхэн охин одоо 7 нас хүрэх гэж байна. Нэг харахад чантай адилхан ч юм шиг надад санагддаг. Би тэр бяцхан охиных нь ирээдүйн хувь заяаны тухай хэсэг бодлоо. Манай аавыг та тэр охинд чинь эцэг болж чадна гэж итгэж байна уу? Надад л эцэг болж чадсангүй дээ гэв. Одоогийн байдлаар бол эцэг нь болж чадна гэж санаж байна. Өмнө нь алдсан алдаа сургамж болно үсттэй. Харин чи ах нь болно. Чи юу гэж санаж байна? Аав ч надад хандснараа бол гэснээ хэл хүгэн тасалж. Би танай охиныг л өрөвдөж байна гэж шууд хэлв. Тийм ээ. Чиний бодолтож бас үнний хувь бий. Бид чиний бүх явдлыг гарал үүслэр нь одоо байгаа хүртэл нэг үгүй ярилцсан юм. Аав ч нь алдсан гэж их л гэмшдэг. Нэгэнт алдсан гашуун туршлагын цаатгай чинь их ухаан суулгасан бололтой. Би чамд их баярлаж байна. Чин бат минь. Чи миний муу тулаан чиний охины хитийн төлөө бодов гэдэг чинь надад алт өгснөөс ч илүү үнэтэй юм. Би чамайг ямар их ухаалаг хүүхэд вэ гэж бодоогүй байсандаа гэмшиж байна. Би хүн баярлуулах ямар үнэтэй үг хэлчих вэ гэж энэ хүүхнүүд жүжиглэхтэн сайн шүү гэж бодсноо гаргаад хэлчихсэнгүй цааш нь залгив. Үгүй ихч минь. Та намайг энд өрч байна. Би бол хамгийн тэнэг амтан. Тиймдээ ч одоо шоронд сууж байгаа нэ. Ухаан минь муу тал руугаа хөвгцэн амтан л да гэв. Яалаа гэж те. Эр нэг гиндэж эрг нэг нурдгал юм. Юм мэдэж ухаан суугаагүй чи байтугай нас биеийг үтсэн хүн ч алдаа гаргахыг алийг тэр гэхвдээ. Гол нь бүх буруу бусдих байлаач түүнийг яаж шийдэх вэ гэдэг дээрээ би онсонгүй буруутлаа гэж бодож чадвал засрахын шинж шүү дээ. Чамайг ажилдаа сайн гэж дуулаад би их баярлдаг. Одоо ч цаг эрт байна. Хиний хүү хин гихч болохон олон түмэн болон буруутанд үзүүлэх цаг боломж их байна. Энэ санаа нь миний бодолтой яг таарав.
Би нэг л эндээс гарвал хэн болгон үзүүлнэ гэж боддог юм. Муу их чинь боловсрал мэдлэг бага. 10 жилээ төгсөөд хэдэн жил цэцэрлэгийн хүмүүжүүлэгч хийж байна. Хүүхдийн сэтгэхүйн онцлогийг гадарлана. Хүүхдийн ааш төрөх баяр гоныг нүдэнд нь бичээстэй байдаг юм. Өглөө гэрээсээ гарахдаа сэтгэл нь тавгүй байсан. Хүүхдийг би андахгүй шүү дээ. Тийм хүүхдийг улам гомдоохгүй сэтгэлийн засаж баярлуулах гэж би их боддог. Би эхлээд чамайг хармагц эвдэрсэн зантай хүү биш гинтсэн хүүхэд байна гэж бодоод муу их нь амьд байсан бол энэ сайхан амтан хаанаас энд ингээд байж ахав дээ гэж бодоод уйлах шахсан. Би сэтгэлийн их хөдөлгөөнтэй хүн. Их чинь буруу юм яриад байвал уучлаарай. Хүүхдийн зан ааш тогтоох, ухаан суух, эрдэм намтай болох бүх юмд яасэл цэцэрлэг сургуулийн багш нар их эцгээс л хамаардаг. Эдгээрийн хэн нэг нь буруу харцвал тэрнээсээ болж хүүхдийн хувь заяанд ямар ч гай тарьж магадгүй. Тэгтээ би чамайг цэцэрлэгийнхээ хүүхдтэй адилтгаж байгаа юм биш шүү. Чи бол одоо том хүн. Чиний хувь заяаны асуудал чамаас ч шалтгаална. Хэн нэгэн буруутны хийсэн алдааг л авшруулж өөрийгөө чөдөрлөж болохгүй. Энийг л би чамд амжилж хэлье гэж их бодлоо. Чи ухаантай хүү. Миний энэ үгийг өдөш орондоо ороод сайн бодоорой. Би чамайг гэтэл аав ирээд бидний яриа тасрав. Надтай овоо яриа санаа нийлдэг хуяг маань бөөн баяр болчихсон. Чиний тогтоолч нь хүрээд ирж одоо тойрох хуудсан авч зурулж тооцоо хийгээд л хатуу аавынхаас чөлөөт тал руугаа нисэх нь байна шүү дээ. Би дотроо их л баярлаж байв. Гэвч нэг их баярлсан шинжгүй. Харуулдаж байсан модон гүйцэх гэж байгааг хараад мань хүн бүр гайхчихв. Чин бат минь ээ. Чи чинь баярлахгүй нү? Энэ чөлөөт биш. Хайрцаг дотроо байж байх гээ юу? Гэж гомдсон аялгаар асуухт нь сая цочсон юм шиг гэлээ. Гэж хэлээд түүнийг хурц шиг том гарыг нь чангатхан сэгсчв. Яаж ийсээр маргааш нүд болчихов. Замын машинч бэлэн хүрээд ирэв. Ноором давсны хідэн төгрөгтэй. Түүнээсээ жолоочд хэдийг өгөх гэсэн авсангүй. Замдаа нэг л сэтгэл гонсгор. Гэр өдөө биш. Эсрэг зөв бүр сураггүй алга болчихмоор санагдаж байв. Намар хөлөө модонд хальт цохиулахдаа нэг мөсөн нам цогтоод өвчихсэн ч болоосай. Засаг надаар дутхгүй. Одоо би ер нь яаж шүү гэх мэт түн бодол толгой дотор эргэлдэнэ. Миний дайгдаж яваа машины жолооч надаас байн энэ тэрийг асууж бодолд минь саад болж байв. Би тийм ээ үгүй шүү дээ гэх мэт товчхон хүйтэн хариу өгөв. Хөөрхий ажиллаа хийгээд өргөчлөөтөө яваа энэ сайхан сэтгэлд жолооч миний сэтгэлийн дотор ямар их тулдаан болж явааг яаж гадарлах вэ хөөрхий гэж бодов. За би чи төрсөн гэр орныхонтойгоо таархаа байдлаа эвдэрч яваа хүн. Хүний оронцог. Муу аавыгаа батаа ихчээс салгах шалтгаан болсон. Одоо энэ цэндээ хөг ихчээс нь салгаад яах вэ? Энэ хүн надад гим хийсэн биш. Хөөрхий ханийн жаргал эдлэхэл гэж миний эцэг шүү юмтай нийлж ядаж байгаа байлгүй. Тэгэхээр гэртэн орж суллагдснаа дуулгаж орхиод дараа нь хөдөлмөрийн товчоогоор орж хөдөө тийш сэнгнүүлж өгье дөө. Нэг бол хэний хөө хин гихч болохон ажиллаараа харуулъя. Нэг бол бүр хүн засаж болшгүй хүний оронцог явхаан болоод диваачнд морилъя. Ийм л хоёр зам байна. Хүүхдийн колонтой нийлээд 5 жилийн алдлаа. Бүрэн дээд сургууль төгсөх их хугацаада гэх мэт төм бодол эргэлтсээр орооны 10 цагт гэрийнхэн үүдэнд ирэв. Яг үүдэндээ ирээд хонхон дарахаас төвшөн шатан дээр ирж нэг тамхи татав. Энд надаас гуйж чудсарсан багнаас минь нүдний минь өмнө сүүмэлцэх шиг юм бүхэн танил мөртлөө би өөрөө хүний эрхүү хүйтэн болчихсон юм шиг нэг л хачин. Юу ч гэсэн хонхоо дарыг. Хэд тараад тайлахгүй бол бүр мөсөн нэгэн зөвхт тонилъя гэж бодоод зүрх төвшиж байв. Халуун юмд хүрэх гэж байгаа юм шиг хулгансаар хонхоо дарав. Хөнгөн зөөлөн хөлийн чимээ гарч хэн бэ гэж бүсгүй хүн аяархан асуув. Чимбат гэж нэрэн хэлхээс зүрхшин хэдэн минут чимээг зогсов. Энэ хоорондоо ингэж бодов. Сэндээхүү ихч дургуутсан буюу айсан царайтай байвал намайг суллагдсан гэж цаадахтаа хэлээрэ гэж хэлээд явчихъя гэж бодож амжив. Нилээд удсны дараа дахин хэн бэ гэхт нь би Чимбат гэж арайч юу хэлв. Гэтэл цэндээхүү ихч намайг үзээд үнэхээр баярлаж байгаа бололтой. Дуу алдан тэрч аваад үнсэж ор минийхүү юугаар ирвэ? Чи аавтайгаа зөрчихсөн байна. Аав чинь чамайг гарсан гэж утсаар дуулаад унаагаар явсан. Тэгээд ирэх болоогүй гэж бодоод хэн бэ гэж шалаад байгаа нь тэр шүү дээ.
За яамаа. Ирснээс л хойш нүүр гараан угаагаад өрөөндөө ор. Дүү чинь чиний өрөөнд унтж байгаа гэв. Би өөрийнхөө өрөө рүү айсан хүүхэд шиг мэрасаар оров. Зүс үзээгүй дүүдэн ганц олигтой шоколад авчих зав болоогүй дэ харамсав. Харин модоор хэд хэдэн хөдөлгөөнд тоглоом хийснээ нэг орхих гэснээ аваад гарсан минь онжтэй гэж бодов. Яг л миний муу эхийн минь байхад байсан шиг хуучин байдлаар нь засаж, голд нь том ширээ засаж, идэ будаа, арх чимс зэргүүтэн тавьж, яг л төрийн хүлээн авалт гэгч тийм байдаг болов гэлтэй байв. Цэндээхүү ихч орон дээр унтж буй жаал охиныг ах чинь ирлээ. Босоорой гэж сэрэв. Жижиг давжаа биетэй сэргэлэн байрын гялалцсан хар нүдтэй цагаан охин. Нойрмоглон нүдэ нухаж, сэр чадан байснаа намайг хармагц шууд босон харайж миний хүзүүгээр тэврэв. Аха! Чамайг аав ээж хоёр ирнэ л гэд байсан. Би чамайг ирж явнаа гэж цонхоор дандаа хардаг. Өнөө орой зөндөө их харсан. Чи над харагдаагүй. Айл замаар ирсэн. Чи яагаад гэртээ ирэхгүй утсан? Чи одоо буцаж явахгүй намайг цэцэрлэгээс авчаан тийм үү? Ах нь одоо дахиж хаашааж явахгүй гэж амласан нь энэ үгнээсээ өөрөө айв. Учир нь хэрв цэндээхүү ихч намайг ад үзүүл би явж л таараа гэж бодов. Бид гурав хизээний ихч хүү дүү нар шиг халуун дотон шуу гэж хоол ундаан эцгээв. Би унтахаар хэвцэн боловч нойр хулжиж, орчлонд бүхэн шудраг үнэнч биш хуурамч муу ус байдаг юм шиг боддог нь бас л том алдаанд орох нь байна. Энэ ихч үнэхээр ийм сайн хүн юм уу? Аль эсвэл миний толгойг эргүүлэх гэж жүжиглэж байгаа юм болов? Энэ хөөхөн усны дусал шиг цэвэр ариухан сэтгэлтэй. Дээрээ байгаа нийл хамтанд би хаашаач явахгүй гэж амладаг чинь юу блэ те? Энэ бяцхан хүнд худлаа хэлж хизээч болохгүй. Энэ сайхан найрсаг байдлыг удаан настай гэж итгэж болох уу? Би яагаад хүнд итгэж чадахгүй юмыг сүйдэртэй бодох болчихов? Хэн юу намайг ийм болгов? Миний амссан гашуун амьдрал уу? Гэх мэт төмөн зүйл боцоор нэг мэдхэд нам унтжээ. Илжиг модон худрагаандаа гихчээр яг л тэнд босдог цагтаа босов. Минь ч өглөө ирэв. Машин нэхээр сууж хэдэн цаг насалдсан юм байх. Надад тэд шинэ хувцас авч тавьсан байв. Би ямар гавьяа байгуулсан гэж хүний хөдөлмөрийн үр дүнгээр бүтсэн бэлэн юм өсөхвэ гэж бодоод баяраар өмсөе гэж цааргалав. Одоо хүний нүдэнд зөв харагдах хэрэгтэй. Бүх юмыг дахин дүрсэн юм шиг л шинээр эхлэх хэрэгтэй гэж цэндээхүү өгч гуугаад болсонгүй. Би арга гуйтаж өмслөө. Гаднаа шинэ гэлэн цаг. Дотроо палан цаг хуучин мөч Шинбат хэвээрэн аавыг дагаж меблийн үйлдвэр дээр очив. Тэнд харин олон таван юм шалгааж яагаад шоронд энтер гэж миний сэтгэлийн шарахыг сэдрээсэнгүй. Гагцхүү мэрэгжлийн үнэлэх хараад мужаан зэхэд ноормч нор өгөв. Наад шиг хал үзэж халуун чулуу долоосон амтанд миний төлөлгөө 200% шахаж цэгтэй ажиллаар толгой цогтөг болов. Хуучин ажиллаар хошуучилж нэр 100 мандаж явсан зарим хүмүүс жаахан дургуйцэж өөр шалтак эрэл хийлж байгаа нь мэдгцээр байв. Гэвч сүүлийн үед өөртөө хатуу тушаасан биеэн барих зарчим маань тусалж хэд хэдэн удаа социалист зуралдаанд тэргүүн барьцэлж сан барт гарав. Би цалингаасаа 100 авч үлдээд цаад 1200 сэндээхүү ихчэд өгдөг байв. Нэг өдөр чиний хадгаламжийн дэвтэр гэж нэг дэвтэр өгөв. Үдсэн чинь миний өөрт нь өгсөн мөнгнөөс 100 аваад бусдыг нь миний нэр дээр кассанд хийсэн байв. Би гомдох шиг, баярлагч шиг хачин болов. Гомдоод хизээ зөвдөж байлаа да. Баярлсан л онох байлгүй. Гэнт сайхан хөгжмийн аян дуусан автаж уйрах тудам өөрийгөө голж бүхэл хүн надаас дээгүүр сэтгэлдээ шарахгүй. Жаргалтай сайхан байгаа гэж бодогдов. Тэгтэл миний хажууханд улаа бутарсан цайвар ягаан царайтай цэрэглэн байрын хонинбор нүдтэй бүсгүй сууж байв. Харваас нэг л нүдэнд бүлээн өрөвч зөөлөн сэтгэлтэй болов гэмээр санагдав. Эвлэлийн үрийн дарга дэрэгдээр өнгөрөхдөө Чинбатаа чи чинь босож бүжиглэхгүй юугаа хийгээд чавнц шиг суугаад байна да гэв. Би нилээд зориг муутайхан очоод хоёулаан бүжиглэх үү гэж өнөө хүүхнийг өрчихв. Тэгсэн хөөрхийн амтан урайлгын инээд алдан босож билээ. Ингээд тэр оройжин түүнтэй бүжиглэж нууранд хөв хос нугас шиг байв. Залуучууд бит хоёрыг зоргих мэт ширтээд хараад байх шиг хачин санагдана. Тэгтэл тэр дөнгөж төгсөж ирээд байсан инженер Линха гэдэг бүсгүй байлаа. Миний муухай юм бодож босныг хэлэх юм биш. Хүн эвдрэх гэдэг тунж хэзүү шүү. Би тэр бүсгүйг анх очиж урахтаа хэрэг босхгүй шараа болговол нүүр өөд нь нулимчхад гараадгүй.
Тэгээ дахиад энэ үйлдвэрийн босгыг алахгүй юм чинь гэж бодож очисон юм. Ингээд л ёс суртахууны хувьд эвдэрсэн хөөрхийн муу Чинбат 2 дахь гараа сунгаж тусалсан хүн нь Линха гэдэг инженер бүсгүй билээ. Сүүлд нь инженер гэдгийг нь мэдмэгц түүнд эвгүй харагдахгүй гэж алхах гიშгэх бүртэн өөрийгөө хянаж нэг ч үг эвгүй дуурчихвээ гэж бодлогоомжлох болсон нь миний хүмүүжиж засран шинэ хүн болоход их тус болсон юм. Тэгтэл манай ерөнхий инженер Мигмар Линхад сайн болчихсон гин гэж манайхан надад ярваа. Манай Мигмар ерөнхий бол алай хошин зантай. Царай зүс ээрч юм уугүй. Хоёр өрөө байртай. Хинч бодсон тэр хоёрыг суухан дамжиггүй гэж яриа гарав. Нэг орой ажлаа тараад гэр өдөн алхаж явтал миний өмнөх нь тор дүүрийн барьчихсан Линха маань алхаж явна. Тэр ээлт ичингүрч чи чинь их цэнтэй хүн юм да. Уржигдэр коридор таралдаад минтинч зөрөөгөө зөрвчин билээ гэж айлгамаар өнгөтэй хэлв. Уучлаарай. Би чамайг инженер гэж мэдлгүй оройжонгоо бүжиглсэндээ одоо гимшиж байна. Би үг нь чамайг гэтэл тэр миний үгийг тасалж чи чинь хүнийг албан тушаалаар нь гихтэн би үгийн тасалж ерөнхий инженер Мигмар гуйгаас айгаад мэндэл чадаагүй юм гэд тавьчихав. Тэр бид хоёр ажил төрлийн холбоотойгоос хитрэх юм байхгүй. Мега бид хоёрыг манайхан холбодог юм гинлээ гэв. За тэр ч яах вэ? Тоглосон юм. Ирэх хагасан өдөр кино үзье гэд урчих болоо. Тэмээгээр тишэд тэргэл саранд хүрэхтэй адилв гэд нүдэрмэв. Бодон байж болъё доо гэд нэмсэглэв. Бид хоёрыг кино үзээд явж байтал манайхан харчихвал тусгүй юм болов. Хүн хүнтэйгээ юм үзээд явж байхад тэдэнд ямар хамаатай юм бэ гэв. Би танаа юмыг бүр гэрт чинь хүргээд өгвөл яах вэ? Үгүй. Ээж аав юу ч гэх юм бэлээ. За, дунд сургуулийн хүүхэд биш. Гайгүй байлгүй дээ. Тийм л дээ. Саяхан дунд сургуулийн сурагч байлаа. Тэгтэл одоо дээд сургуулаан төгсөөд жил гаруй болчихч. Цаг хугацаа яасан хурдан юм бэ? Ингэж Линха бид хоёр танилцсан юм. Бид жил гаруй ирэхв. Гэвч Линхад хайр сэтгэлийн талаар юу ч дурсаж зүрхлэхгүй. Яагаад гэвэл өнөө өөрийгөө дагаж отож яваа хар сүдрийнхээ тухай л ярьж амжаагүй байгаа. Нөгөө талаар дээд сургууль төгссөн инженер хүн над шиг ноормчин хар юмны хайр сэтгэлийг ошоохгүй бол сайхан үерхлэн будлаантуулж ичээж үргэх байх гэж айж байв. Бас юм уншиж амьдралын харцгаан хоёр шугамыг ялгадаг болох хэрэгтэй. Хуучин хоригдол явсан Чинбат гаднаа шин дотноо шинжлэгдэх ягаачгүй гэж өөрийгөө голж байв. Харин муу эцэг маань хөөцөлдөж байж оройгоор 10 дугаар ангиа төгсгөж өв. Дөнгөж оройгоор дээд сургууль сурах боломж олдсон төгсчихсэн юм шиг овоогоод байх ч болоогүй дээ. Дээд сургуулийн оройн сонсогч гээд олон нөхдөдөө танхимд суугаад хичээл хийж байна шүү гэж би бодоход сэтгэлд нар ургах шиг сайхан санагдана. 2 жилийн өмнө эцгийгэн эргээд очиход ярьж бодож байснаа бодоход цэндээхүү игчийн буйнаар сайхан сэтгэлээр хүн болох гэж төгч байна да гэж боддог болов. Нэг өдөр унд ууж байгаад цэндээхүү игч миний хүү одоо гэрлэх юм биш үү? Одоо 24 хүрлээ. Сайн сайхан нэр төртэй болно гэж хэлв. Хуучин Чинбат байсан бол одоо л би танайд илүү өдөх болов уу гэж асуух байв. Нэгэнт шинэ Чинбат болох гэж зүтгэж яваа болохоор за яах вэ? Яарах юу аах вэ? Эр хүн 30 хүрж гэрэлсэн ч оройтдаггүй гэж урд муу нэртэй байхад манай нэг дарга хэлдэг байсан юм. Оройныхоо дээд сургуулийг жаахан дөхүүлчихье. Дөнгөж 2 дугаар анги нэр хүлээж байж гэрлэх гээд яах вэ? Гэхэд эгч нь нэг л мэдсэн 40 хүрв. Аж хүүгийн тэрвэрсэн гэж яарах юм. Ядахтаа гэрийн хойд талд хүүхэд саатуулах газар байнга нүдэнд өртөөд байх юм гэд инэв. Би эртээд нөгөө хөдөө явсны чинь маргааш байх. Чиний цалин авах гэж очиод Линха гэж нэг сайхан бүсгүйтэй чамайг гэхдээ би үгийн тасалж би хоёр зүгээр үерхдэг юм гэд миний нүур халуу өргөв. Тэгэж үерхэл энэ тэрэ гэж ёсорхож байтал чинь нэг нь аваад арилна да. За гайгүй байлгүй дээ. Яаж мэдчихэж байгаа юм? За гайгүй хүссэн юм хүзүүгээр татна. Яарах хэд биш. Авгаа бол өөр 3 дахин нэмэгдэж ирэх 3 дахин хасагдана гэж миний нэг сайн хүн гэж боддог дарга хэлдэг байсан юм. Ортой байх гэд намайг инээхэд цэндээхүү игч. За тэгвэл аавын ирэх 3-аар хасагдаж үүрэг нь 3-аар биш 6-аар нэмэгдсэн байх та хөөрхий гэд хөхрөв. Аав яах вэ? Таны буйнд зарлагаасаа орлого нь ихтэйд байгаа хүн. Бас нэг алдагдаж эвдэрсэн юмыг та эргүүлж олж засаж байгаа биз? Энэ бол хүний амьдралд ховор тохиолдох зүйл гэхэд игч минь
Миний ч оролцоо болоод байх юу байх вэ? Миний хүүгийн ухаан ухамсар хоёр л тийм болголоо. Бас ч хамт олон засаг төрийн буян муу эцгийн чинь хүч чармайлт юм л хамжиж юм болов. Би ч нэг охинтой байснаа хүүтэй боллоо. Энэ бол бас л миний орлого давж байгаа хэрэг гэж хэлв. Тийм ээ. Та миний ихчээр барахгүй эхийн минь орлох хүн. Хатуун зөөлнөө дийлдэггүй. Зөөл нь хатуугаан илээдэг гэдэг үний юм. Энэ бол бас л ухаан бодох үед гайхамшигтай сонин үзэгдэл мөн. Та бол намайг зөөлөн сайхан сэтгэлээр зассан гэхэд за чи бол. Чи бол чулуу шиг хатуу хүн байгаагүй. Гиснэн цагаа харж үг холдож үхэр холдох нь байна. Бушуу хоолон идэж хижээлтэн яваарэ. Тэгээ да. Элен далангуй яриа бол хүн хүнээ таних ганц арга мөн гэж би боддог. Тэгэлгүй яах вэ? Хүн ер нь өөртөө тохиолдсон баяр зовлон хоёрыг хин нэгэнд ярьж хуваалцчил байвал хөнгөн сайхан байдгийм. Зарим нэг өөртөө тохиолдсон зовлон жаргалаа хүнд ч ярихгүй дотроо хадгалан бөглүүлж цоочтой авдар шиг явдаг ус байдаг л юм. Би тийм хүнд дургүй. Гэхдээ за би ч нэг хэсэг хүнд ч идэгдэхгүй цоочтой авдар шиг л явлаа. Эн чинь хүний алдсан алдаа зовлон гунгийг улам ихэс гэж дэврээдэг юм шиг байна үлээ гэж намайг хэлэхэд игч минь ёстой үнэн шүү. Орос хүүхнүүд бол шал өөр. Ер нь их сэтгэл цагаан элен далангуй яриатай ус шиг байдгийм. Миний орос хэлээр халтар хултар чилждэг орос цэцэрлэгт хүмүүжүүлэгч хийдэг чинь миний сайных биш. Би багадаа хамар хашааныхаа орос хүүхэн Галиатай тоглож өссөн юм. Манай Галиагийн аав ээж хоёр нь Монголдсон ус. Би хэрэг Галиатай тоглож тэдний голдуу өсөөгөө л бас л бодсон санснаа хүнд хэлдэггүй дотроо нисгэж явах байсан байлгүй гэж ярив. Ийхүү бид хоёр намайг орон хичээлд явтал буруу. Аав минь овоо махалмаар завдан өнгө зүс орж ажил нь ахицтай өөдрөг. Ер нь сайн хань гэдэг чинь юу юунаас илүү чухал юм байна гэж би дотроо бодов. Тэгж бодохтойгоо зэрэг Линхагийн тухай бодолд умбов. Ажил тараад эвлийн үрийнхээ бичигсэлд тогтоол зэргийг эмхэлж янзлаад явхаар хувцсны өрөөнд ирэв. Ажлынхаа хувцсыг сольж өмсчгөөд бэлигээ унгаад авах гэж тонгойтол нэг том бандгар төрөвж санал дор хэвтэж байв. Аваад үзтэл 780 төгрөгтэй манай цехийн их батын төрөвч байв. За энэ чинь яхаран гэж бодтол хүквэ нараа намайг яах нь вэ гэж туршиж байгаа юм биш байгаа да гэж өөрхөрөв. Тэгснэн за бас л өнөө юмыг хараар боддог нь эхлэх шиг байна. Юу боллоо гэж ийм их мөнгөтэй төрөвчэн хаалган онгорхоо өрөөнд орхих вэ? Лавл шкамнаас нь гаргаж аваад хувцан өмсөхдөө л сандал доогуур унагсан. Тэгээд яг гарахтаа таг мартсан байх гэж бодов. Надаас өмнө өөр хүн олоод авчихсан бол яана? Хэнийг гэж мэдхв. Тэгээд хамгийн сүүлд нь явснаар нь намайг хардвал яана гэж бодоход толгойтой ус босох шиг болов. Шкафандаа нэг цоожилж орхих гэснээр болов. Мань хүн гэртээ очиод төрөвчэн өгөөлнө. Тэгээд айхлаад хүрээд ирдэг хинч байхгүй. Хагас бүтэнсэн өдөр сэтгэл дүүшин амарч чадахгүй болчихно гэж бодоод манаач лувсангуй дээр мөнгийг нь тоолж үлдээв. Инх батих шиг байна. Сурглаад ирвэл намайг олж үлдээлээ гэж хэлээрэй гэж захив. Нэгтгэг өдөр ажилдаа улаарч байгаад инх батаа уулзгаа мартчихжээ. Үд дээр ганзанд таарав. Хөө инх батаа чи мөнгөө авчихаа юу? Харин тийм ээ. Хаях юу байх вэ? Хагас сайны орой ихтлгүүрт авгаадаа порто авах гэж байгаадаа суйлуулчихсан. Ёстой баларсан да. За бол битгий өвчгнөд бай. Хувцсны өрөөнд хажихсныг чинь би олоод лусангуй дээр үлдээгээд явсан шүү дээ. Нээрэн гэж юу? Гэлээ. Лусангуй хаана байна? Гээд намайг нэг халт хүнсчихэд өвгөн чинь чамд олсны шан өгнө гэж хэлээд хариуч сонсох сөхөөгүй арилж өглөө. Төдөлгүй лусангуй алга гээд урамгүй буцаж ирэв. Байцгам чиний хэдэн төгрөг байсан юм? Ердөө ганц болтооны л үн. 780 төгрөг байсан юм. Зөв. Чи чинь яахаар хувцсны өрөөнд хажихад суйлуулсан гэж ярьдаг үлээ. Уучлаарай. Өвгөн чинь өөртлөх гээд шкафнаас төрөвчөө авснаа санаж байна. Дөнгөж гарууд их дэлгүүрт ирж болтооны дугаард шахацлалтан зогссон юм. Тэгтэл суйлуулчихуу даа гэж бодлоо. Нэг бодоход сандал дээрж аваачаа тавьсан юм шиг санах. Хувцлаж бүсээ бүслэгтээ сандал доогуур унгаачхаад их яарч байсан тул мартсан байж тарах нэ дээ. Ашгүй чамд олддог нь ямар их аз вэ? Би бас чамайг сандал дээр тавьж байгаад л унагсан. Тэгээд яарч байгаад мартчихчил гэж бодсон юм. Манжгааны шовгор өгөмц. Одоо уцаар хэлээд авгаагаа тайлгаруулад орхий доо гэдэггүй. Ажил дундуур гүйж ирээд мөнгө төрөвчэн олж авлаа. Лусангуй дор аваад сууж байна. Би яасын азтай хүн бэ? Ганцлах юмар амаа зайлах уу гэв.
За болио, би ямар архи уух биш. Гэтэл тэндээс оргил дуулчихаад ажил тараад ганц лонх юм аваа. Миний шүд өвдөд байна. Амаа зайлаа гэв. Тэгэхэд манай нөхөд түр завсарлаад бөөн яриа болж "Их бод ганц лонх юм аваад ирээ. Бид 22 улаа. Нэг хурвчин болдгийн болов да" гэж дайжигнав. Инх батын мөнгө олж өгснөөс хойш Чимбата мөнгөнд шунаг учир биеийн хайрлахгүй зүтгэж их мөнгө авч байна гэсэн шивэр авир ярьдаг зарим нөхөд овоо ойртож дотносох болов. Үүнийг урд нь хошуучилж байгаад над тэргүүн бараан алдсан зарим хүн л ярьдаг байсан. Би бол мөнгөний төлөө биш. Наандаж бригадын нэр өтөр. Цаандаж эрт нэгэн цагт алдсан цагаа нэртэйгээр нөхөх гэж мэрийдэг байсан. Бас 3 жилийн өмнө намайг анх ажилд авахтан "Чи яах гэж шоронд орсон юм? Одоо дахиад чи хамт олонний нэр сүр энтер гэж хинхиглэж миний сэтгэлийн шарахыг маажилгүй. Ажилд авсан хаширсан халамжлан хүмүүжүүлэгч даргийнхаа итгэл найдварыг бодлого л яах вэ? Бас цэндэх үегч. Хайртай бяцхан охин дүү намайг гололгүй гараа өгсөн ухаан дэлхийн хаа минь гэд олон хүнийг бодоход миний хөлс хичнээн асгар хамаалга гэж би боддог юм. Миний энэ нарийн нууцыг огт мэдэхгүй нөхдөм намайг хөлдөө чирхэн хит мөнгөнд шунаж амьсгалагч завгүй шахам ажилдаан улаарав гэж өөлдөг болтой байсан юм. Залуучуудын гавшгаач бригадын ахлагч Шимбат өөрийнхөө цехийн инх батын төрөвчтэй 1000 шахам мөнгийг хулгайлаад манаачад хадгалуулсан байна гэсэн хачин яриа Линхагийн чихэнд нэг хүн шивгэнэж гин. Гайхаж эргэлзсэн Линха яарч сандран инх батыг дуудуулж уулзав. Инх бат болсон явдлыг үнэн мөнөөр нь ярьж хүний нэр сүр гутаах цуурхал тараасан хүн дээр хатуу арга хэмжээ ав гэж ширээ шан ууралжээ. Гэтэл үндэсгүй яриаг Чимбатад сэтгэлтэй нэгэн бүсгүй түүнийг Линхатай сайн гэдгийг мэдээд зориуд нэр сүрийг нь гутааж Линхад нэгэн дотн хүүхнэрэн дамжуулан цуурхал яриа дэгдээс нь нэлэрч эвлэл байгууллагаас арга хэмжээ авахулжээ. Уг нь Линхаг Чимбатыг жигшин хайр сэтгэлийнхэн холбоог тасалж орхино гэж богино бодсон нь алдаа болж өөрөө улам нүүн хүндгүй болжээ. Энэ бүхэн надад юм бодуулан хинуур ухаалаг байхыг шаардаж байв. Сэтгэлд нэгэн өргөс шиг юм торж үе ялтай ялгүй юмн дээр хатгаж хөндөөрлөж байх нь тун хэцүү. Эртээдийн инх батын төрөвчний сургалаас санаа аван "За, би гэдэг хүн хойд ихтэйг тэрсэлдэж байж шоронд суугаад гарснаа Линхад нийн үгүй ярих цаг болжээ. Муу юм модон улаатай. Нэг л өдөр хэн нэгэн мууснаатай дуулаад Линхад минь элдэв давс хужир тааруулж яриад надаас жигшээж орхил яана гэж бодоод бүтэн сайнны 10 цагт улсын номын сангийн үүдэн дуулзъя. Зайсан толгой гарангаа хуучлах юм байна. Чамайг шүтэж хүндлэн явдаг Чимкач нь гэж бичээд инх батараа илгээв. За найз минь, би алдаж онож дээр дороо л орж явсан. Бүхий л түүхэн чамд тоочлоо. Харин ч чамайгаан жигшээж орхив гэж айж байна. Яалаа гэжтэй. Би харин чамайг өрөвдөд нулимс гаргачихлаа. Одоо харин сайн хойдэжтэй болж зөв зам дээрээ бат зогслоо. Тийм ээ. Би одоо чамайг цэндэх хүүхштэйгээ танилцуулна гэд эвэршиж хатуурсан гараараа Линхагийн бяцхан цагаан гарыг атгав. Хар нэлхааран халдал үзэж явсандаа бүдүүн барагч болоод гихүү. Линхаг тэрч үнсэн хайр сэтгэлийн нилуун үг анхны цас лавсан орох шиг шидэлж зүрхэлсэнгүй. Төв төвшин шулуун гүдс эрхэн гэдгэн харуулав. Нилээд дүлэгнэж нэг хэсэг бодлогошорч байснаа Линха минь. Би чамайг түшиж энэ хорвоог туулмаар байна гэж арайч юу хэлв. Линха царай нүлс хийж уулын орон ширтэн хэсэг чимээгүй байснаа бодон байж хариугүй гэв. Би уйтгартай санаа алдаад чи бид хоёр 3 жил шахмал уйрхлээ шүү дээ. Одоо бодож гүйцсэн юм шүү гэвэл үгүй. Чи энэ үгийг дөнгөж сая амнасан биз дээ. Тийм ээ. Би урд нь чамайг далай хэмээн өргөмжилж өөрийгөө түнд хөвсөн өчүүхэн зомгол гэж бодоод энэ үгийг хэлж зүрхлээгүй. Одоо ч бас зомгол хэвээр л гэхэд Линха үгийг минь тасалж нэрээч би одоо 25 хүрч өтлөх нь байна. Айл болж том цагаан гэрийн өрх татаж үзгсэн гээд ичингөрөв. Том цагаан гэр биш. Миний зуныхаа амралтаар барьсан шавар байшин байвал яах вэ гэвэл яах вэ? Өөрийн гисэн юм байвал овоохойч байсан яах вэ? За би чамайг аав ээжтэй танилцуулъя. Тэр ярихгүй. Над бодох хугацаа хэрэгтэй. За би чамайг үсэн буурал болтол хүлээсэн ч чадна. Үгүй яруу. Тэгж их хүлээгээд үгүй гэвэл яах вэ? Тэгвэл лам болж ганданд суугаад хизээч гэрлэхгүй
гэж би үннээсээ хэлв. Би Линхаг дагуулсаар гэртээ ирэв. Цэндээхүү их чиг юу гэдэг бол гэж жаахан зүрхшээ нэрлэхэж авав. Хаалгаар дөнгөж ормогц би зочинтой ирлээ. Та хаана вэ гэж хашгартал унтлагын өрөөнөөс гарч ирээд л гэлээ. Өнөө Линха ч нү? Чимбэ бит хоёрын таавар зүв боллоо. Аль вэ хувцсыг аваач дээ гэж над руу том харснаа Линхагийн минь хоёр хазрыг ээлжлэн үнсв. Яг л энэ мөчөд уярч баярлсан би. Ээж минь гэж анхудаа амнэв. Ингэж би хорвоод дахин ээжтэй болов. Тэгэхээр ээжийнхээ Линхагийнхан ухааны дэвсгэр халамжинд би уламл шинэ хүн болж таараа.